Чингис хаан болон түүний залгамжлагчид зүүн өмнөд Азиас зүүн Европ хүртэл өргөн уудам нутгийг удирдаж байлаа. Аз болон Европын гол худалдааны төвийг холбосон торгоны зам гацгүй Монголын эзэнт гүрний мэдлэлтэй. Пакс Монголика буюу Монголын их амар амгалангийн үе гэж энэхүү үеийг нэрлэдэг. Цөөн хүн амтай монголчууд эзэнт гүрний асар удам газар нутаг үлэмж тооны хүн амыг маш ив наримталтайгаар захирч байв. Энэ монголчуудын оюуны өндөг чадвах, сахилах бат тохирсон ажлыг нь хэн нэгэнд даалган хийлгэж чаддаг байсантай нь холбоотой. Мөн хүний оюуны чадварыг өндрөөр үнэлж байснараа Монголын дөрөв илүү хүчрэг байсан. Монголын хүч чадлын дор амар амгалан байдалд очиж соёл, шинжлэх ухааны солилцоо явагдаж байв. Торгоны зам нь Эртний Хятадын хан улсын нийслэл байсан Чанан хотоос гараагаа эхэлж Гансу муж, Синци хотуудаар өртөөлөн Дундад Азийн улс орныг дамжин энэтхэг Перс, Араб, газар түмний тэнгис, Ром, Франц хүрдэг байжээ. Монголын эзэнт гүрний байлдан дагуулан хэдийгээр эслэгдсэн олон оронд дайны гамшиг хөнөөлөх учруулсан боловч олон улсын амьдрал, нийгэм соёлыг зохисон байдлаас гаргасан чухал гавьяатай. Эзлэгдсэн газар нутгуудад шинэ хот олноор байрсан нь хүн амын суурьшил соёлын шинэ давлгааг идэвхжүүлсэн. Монгол хаад Аз Европыг дамсан торгоны замыг өөрийн нивэлдээ авч аюулгүй байдлыг нь хангаснаар олон улсын аюулгүй чөлөө дуталтаа түүхэнд байгаа өндөр түвшинд мөн өгсөн байна. Торгоны зам дагуу өртөө байгуулж ортог худалдаачдад тусгай эрх болгосон нь худалдааны замын 5 дахь аяллаа хэмжээг эрс нэмэгдүүлв. Шинээр сэргээн босгож буй хот суйрангуудад очиж худалдаа хийж байсан нь тухайн үеийн хот суйрангуудын хөгжлийн хурдыг мөн нэмэгдүүлсэн байна. Ингэснээр торгоны зам нь өртөө худалдааны төв төдийгүй өрнөд орны соёл шинжлэх ухааны алтан жим болсон. Соёл иргэншлийн харилцаанд дэлхийн хөгжлийн уртсыг асар ихээр нэмэгдүүлж чухамл энэ л үед Хятадын луужин, шаазан, дарь, чулуун нуурс зэрэг гайхамшигт зүйлс өрн дахинд нэвтэрч Арабын анагаах ухаан, яруу найраг, одон орон түүх бичлэгийг шинжлэх ухаан хэмээн дэлгэрэн хөгжив. Монголын эзэнт гүрний үеийн улс төрийн тогтвортой байдал хүн амын өсвөлтөд зэрэгцэн далайн худалдаа өргөн хөгжсөн. Мод, төмөр, тариа зэрэг өргөн хэрэглээний бараа, ваар сав, торг дав, үн эрдэнэ зэрэг тансаг хэрэглээний зүйлс Хятад, Солонгос, Японоос өмнөд Хятадын эрэг дамжин зүүн өмнөд Аз, тэндээсээ Энэтхийн далайгаар дамжин Араб, Дорнод Африк хүртэл өмнө байгаагүй хэмжээгээр тээвэрлэгдэх болов. Монголын эзэнт гүрний үед шашин хоорондын мөргөдлөө эзэлсэн бөгөөд найртайгаар зэрэгцэн орших болсон. Загламаатны аяндаа зогсож ойрт орондох исламын шашны сүннит болон шиит урсгал хоорондын цус мөргөлдөөн эцэс болов. Монгол хаадын ордонд бүх шашны төлөөлөгчид байрлан төрийн ивэл дор өөрсдийн шашнаа хөгжүүлж байсан. Дипломат соёл элчин нарын халдашгүй байдал түүхэнд байгаагүй хэмжээнд маш өндөр зэрэглэлд хангагдаж Монголын эзэнт гүрэн рүү гадаадын элчин нар өртөө замаар чөлөөтэй аюулгүй зочдог болсон. Монгол хаадын илгээсэн элчин нар дэлхийн дипломат харилцааны түүхэнд үлгэр жишээ соёлыг нэвтрүүлжээ. Ялангуяа элчин нарын халдашгүй дархан байдлыг илэрхийлэх болсон гэргийн хожим улам төгөлдрсөөр өнөөгийн дипломат паспортын үндэс болсон байна. Энэхүү агуулгын хүрээнд тест ажиллацгаая. Сэргээн санаах түвшний даалгавар байгаа. За Пакс Монголика гэдэг үгийн утга юу вэ гэсэн даалгавар байна. Энэхүү даалгаврын хариулт маань энэ буюу Монголын их амар амгалан гэсэн ойлголт байна. За энэ тестэн дээр бүх үндэсний их тайван, Монголын их тайван гэх мэтчлэн сонголтуудыг хүүхдүүд хэвшлэн хийж алддаг. За яагаад Монголын их амар амгалан бэ гэвэл Монголын эзэнт гүрний нөлөөнд дор энэ олон улс орнууд шашин болон эдийн засгийн хувьд харьцангуй чөлөөтэй мөн дайн самуунаас хол амар тайван байж аж төрсөн гэдэг утгаараа энэ И гэсэн хувилбар нь зөв юм аа.